Тэнгуутаа ер нь 3 төрлийн хуульч байдаг шүү дээ. За нэгдүгээрт нь хуулиндаа хийлэгдэх хуульч нар байд юм аа. Хоёрт нь хуулиа хэрэгэлдэг хуульч нар байд юм аа. Гуравт нь хуулийг хийдэг хуульч нар байд юм аа гэж. За зарим хуульчид ингээл сурсан юм цаг үед гологдоод юу болчихвол хууль шинжлэхдэх юм уу эсвэл хууль өөрт нь ойлгомжгүй болчихоор л ингээл хуулиндаа ингээл даруулуулаад тэрнээсээ гарч чадахгүй ингээл гүүгээл хөлсөнд бурзагаа яваад байдаг нэг нөхдүүд байгаа. Тийм хуульч битгий болоорой. Зарим хуульчууд хууль хэрэгэлдэг юм. Сайруулна. Гэхдээ хутгийг хулгайч бариул зэвсэг, цогооч бариул хоол. Тэрнтэй адилхан хуулийг ямар ч олгож болно. Энд ёс зүйл их хамаатай болно. Ийм төрлийн хуульчд байдаг. Нийт хуульчдын дийлэх нь гэж. 3 төрлийн хуульч байд юм аа. Хуулийг өөрөө нь хийдэг, бүтээдэг тийм хуульчд байдаг. Тийм хуульчд одоо байгаа хэм хэмжээнээс сальж гарсан хүмүүсийг хэлдэг юм аа. Тийм хуульчд энэ дууган болчихсон, тий? Хайрцлаа тавьчихсан. Энэ үзэл сурталаас чинь халиад амьдралын учир шалтгаан, асуудлын мөн чанар руу төхөөд очт юм аа. Ийм хүн чинь судлаач хуульчдыг хэлдэг юм шүү гэж. За тэгээд өөрөө үндсэн хуулийн хичээл зааж ясантайгаа шууд холбож хэлсэн баг. Үндсэн хуулийн эрх зүйчид, үндсэн хуулиар мэрсэн хуульчид ер нь тэмэл болд юм да гэдэг нэг үг хэлсэн баггүй. Тэгээд надад анх тэр үгийг сонсоод за би үндсэн хууль судлах хэрэгтэй юм байна. Би үндсэн хуулиар мэрэх хэрэгтэй юм байна. Тэр үндсэн хууль чинь юу юм бол гэдэг эргэцүүлж бодож тэгж л одоо нэг тийм түлхэц зөөрт авч л төгсөөд багшаар ажиллаж байхад би бас нэг юм сандгийн нөгөө хуулийн сургуулиудын хооронд дэвжээ гээд одоо ааст хаваалцаар ирнэчтэй тэмцээн болоод тэгээд тэрэн дээр Мөсийн хуулийн сургуулийн оюутнуудыг дасгалжуулагчаар одоо та оролцоод тэгээ одоо энэ X2 production-ы одоо сэргээшник гэдэг чинь учиртай дуугаар жүжигчлээд одоо бүтээл хийсэн. Тэрийг анх бол би одоо л хүмүүс бол мэдэхгүй байх. Тэр анх дуугаар хийсэн зүйлийг яг та өөрөө зохиоломжчид найруулж тавиад тэгээд Мөсийн хуулийнхын тэмцээнд төрүүлж ийсэн. Тэгээд би тэр үед садгийн онон одончим хоёр чинь тэр үед оюутан байсан тий. Тийм манай ихтэйдээ сурдаг гэсэн. Тэгээд тэр хоёр хараад одоо их гоё шпосгаа тэгээд нөгөө мэрэгжлийн жүжигчдэн бүр амьдруулад баяжуулад тэгээд анх тавиад тэр их үзэсгэлэнт их хүрсэн. Би өөрөө яг тэрийг бас үзчихсэн. Тэр үед бол заал бол ерөөсөө маш шинэлгээр их гоё хүлээж авдаг. Тэгэхэд бас нэг хил хязгаар эвдчихсэн л та. Юу болсон бэ гэхээр яг тэр дэвжээ бэлтгэхэд тэр нэг урлагийн тоглолттой байхгүй. Тэгээ урлагийн тоглолт нь бас тодорхой үзэл санаа илэрхийлэх хэрэгтэй гэдэг. За юу их вэ гэдэлээ гэдэг. Тэгээ тэр чинь хүний эрхтэй холбоотой бас нэг тийм юм хөндөх хэрэгтэй гэдэг. Тэгээд ингээд ярилцаад оюутнууд цуглаад биднэрт болохоор нөгөө тэр хоёр одон чим хоёрт нөгөө жүжигчд учраас нөгөө яаж өөртөө нөгөө жүжиглэх үү тэр чинь бас нэг тийм юм болж байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр ингээд тусалцаа үзүүлээд ингээд суужсэн. Тэгээд учиртай 3-7 гэхдээ орчин үеийн дуугаар илэрхийлвэл яах вэ гэсэн чинь онон байлгүй да. Тэгэхэд бас л ингээд нөгөө урлагийн нэг тийм нэг юу байсан юм шиг ба. Юу гэсэн үг юм учиртай 3-7 бол энэ урлагийн ингээд огт те одоо бараг тэр агуу хамгийн дээд тийм зүйл ийм зүйлийг марзгамж болохгүй. Ийм зүйлийг ингэж орчин үеийн дуутай холбож ингэж болохгүй. Энэ бол бас урлагт этик гэж байх хэрэгтэй гэсэн нэг тийм утгатай юм хэлэхгүй. Юу яриад хүмүүс ингээд янз бүрийн санааг хувиргаад хамгийн гол нь үзэл санаагаа илэрхийлээд те эн чинь доромж утгаар байна шүү дээ. Бас нэг санаагаа илэрхийлэх хэлбэрүүд шүү дээ. Тэгээд ийм юм хийж болно шүү дээ. Та чинь болохгүй л болов гэж заах. Тэгээд биднээс бичүүлсэн л дээ. Дуугаа бичүүлээд тэгсэн чинь нөгөө харч ингээд нүдэн насаад хөө. Тэгээд тэр бол үнэхээр тэр хоёрын үед бас аюу том тесрэлт болсон баг. Тэгээд тэндээс төвшүүлээд яг биднээс хийсэн учиртад 3-7 бол тэдний хийснийг бас гүцэхгүй л дээ. Арайг үзэхгүй шүү дээ. Тэр чинь оюутнууд өөрсдөө хийж байгаа дууны сонголт эднэр ерөнхийдөө бас зарим зүйл дээр алдаа унаа байгаа. Гэтэ тэрийг бол үнэхээр бас одоо бүр олон нийтэд хүргэж байгаа тэр урлаг талаас нь бол тэр хэд бол үнэхээр гайхалтай сайхан хийсэн л дээ. Тэнд ч бас аюу хөөрхөн олон зүйлүүд гарсан. Тэр дэвжээч бас их сургуулиудын дунд бол маш их хүчтэй өрсөлдөөнийг бий болгосон. Оюутнууд тэрүүгээр чинь ингээд тэр үе чинь ингээд амьсгалж ял л шүү дээ. Их сонирхолтой. Тэгээ тэрийг амжилттай зохион байгуулж өдөрцснаа гээд цагаас өмнө би ч нэг дагалдан багш болчоод цагаас өмнө багш болж илээ шүү дээ.
багшаалах эрхээ Тий. авч ирсэн. Авчихсан. Тий. Би сандгийн яг эрх зүй гэдээ бас яг тухайн үед ерөнхийдөө шин тойл сэтгүүлээс бид нэг жоохон тийм арчлал хүний эрх тэгш эрхийн тухай үзэл санаануудыг авч илэн шүү дээ тухайн үед. Өөр одоо тийм яг мэрэгжлийн орчин үеийн чиг хандлагын талаарх бас тийм мэрэгжлийн сэтгүүлтэй ерөөсөй байгаагүй. Үзэл бодлоо бас сайн авах ойлголт байгаагүй. Би одоо сандгийн Лүндэн дээр жогш арчлал гэж юу гэсэн нэг Сибирийн тариачдын нэг онгой яриад Сибирийн тариач дэлхийн автгаа юу бөөрийнхөө юу гэж маргаж байгаа л ер нь арчлал гэж нэг төгс юм байна. Олонхороо шийдчихээ гэж санал ураасан ч дэлхийн автгаа гэдэг санал ураачдаг тухай ярьж байсан. Ерөнхийдөө нэг тийм төвшний л одоо нэг тийм ойлголттойгоор тухайн одоо юмнууд ханддаг байсан. Тэгээд яг тэр үед бол бас эрх зүйгээ сэтгүүлийг яг өөрөө эрхлээд утгаар гаргаж ирсэн. Анх яагаад гаргасан? Хэрэг амжилтанд хүрсэн. Оюутан байхад яг өөрөнтэй нэрснээр бидний шин төлөөс мэдээлэл авдаг байсан. Дээшгээс төр эрх зүйгээс сэтгүүл гаргадаг байсан. Төр эрх зүйгээс дамжуулж мэдээлэл авдаг. Арай шинэлэг мэдээлэл. Бос нь бол бас хэцүү шттэ. Тэгээд нөгөө оюутан байхдаа эрдэм шинжилгээний хуралд 1-р курсээс эхлээ ороод ингээ янз бүрийн бичээд бичсэн зүйлээ бас энэ тэнд ингээ хүмүүст уншуулаад зарим нь ингээ хүмүүс таалагдаад тэгээд бас төр эрх зүй сэтгүүл дээр бас 1-2 юм хэвлэгдэж гарч ирсэн байна. 2-р курс, 3-р курстэй энэ төр болсон баха. Тэгээд ийм судалгааны материал хэвлэдэг сэтгүүл гэдэг бол энэ хилцүүлэг өрнөд маш сайн энэ дэр юм байна гэж бодож байсан. Тэгээд өндөө санаачлал гараад энэ сургууль болгонд нэг сэтгүүл гэдэг юм байна лээ. Монгол Улсын их сургууль, хуулийн сургууль өөрөө нэг сэтгүүлтэй болох хэрэгтэй. Ингээ эрх зүй сэтгүүл гаргая гэдэг. Тэгээд эрх зүй сэтгүүл гаргая гэдэг намайг тэр эрх зүй сэтгүүлийн одоо нарийн бичиг болгоод тэгээд чи энийг гарга гэд. Би хүмүүс рүү явж ингээд хэвлүүлэх юм байна уу? Та сүүлд хийсэн судалгаа нөгөө цуглуулж авдаг. Тэр бас намайг маш их хөгжүүлсэн. Би тухайн үед Монголд арай л тэргүүлэх гэж бодож байгаа өөрийгөө тэгж тодорхойлж итгэдэг тэр хүмүүсийн тухайн цаг үеийн үнэлж ирсэн маш олон материалыг нэг сэтгүүл дээр тавих гэж авдаг, уншдаг. Тэгээ сүүлдрөөгөө редакторлдаг өдр болсон юмсан шүү дээ. Одоо эргээ харахад бас үнэхээр өрөвдөлттэй л дээ. Гэтэ яг тэгээд маш олон материалуудыг аваад тэгээ тэр чинь бүгдийг өөрөө шивж оруулдаг. Хүмүүс чинь бол тухайн үед чинь компьютер чинь баг хоор байсан. Файлаар юм зөөж мэдэхгүй. Тэгээд бичгийн машин дээр эсвэл гараараа бичсэн юмнуудыг авчирж өгдөг. Тэгээ би компьютер дээр бүгдийг шивдэг. Шивж байхдаа тэр чинь зүгээр хэд дахин уншсан юм шиг болж байгаа шүү дээ. Тэгэл баг өөрөө бичсэн юм шиг болно тэр чинь. Тэгээд манад хаан сайдлын сангаас их сургууль хуулийн сургуульд нь бэлгэлцсэн нэг диплом гэдэг нэг жижиг хэвлэлийн машин байсан. Тэрэн дээрээ хэвлэн цаасыг хөдөлж авч байгаа хэвлээд тэгээ өөртөө оюутнуудаа зөвлөж байгаад хойлоод тэр чих баг редакцийн хийн хэвлэх үйлдвэрийн ажиллуулна тэгээд борлуулалтыг хариуцдаг би одоо баг л бүх ажлыг хийсэн л дээ. Тэр сэтгүүлийг хийж явах явцдаа би маш их олон юмд суралцсан. Шинжилгээний хар ажлуудыг бол үнэхээр сайн хийдэг болсон. Хэвлэл гэд юу байдгийг мэдэрсэн, олон хүнтэй харилцсан, танилын үрэ гэдэг шиг те маш олон нөгөө энэ салбар дотор явж байгаа хүмүүсийг одоо таньж мэддэг болсон. Тэр сэтгүүл бол миний амьдралыг тэр дундаа яг энэ судлаач, энэ хуулийн салбарт ажиллаж байгаа энэ үд хаалгыг бол маш томор сайн нээж өгсөн л дөө. Би бас яг тэр үед энэ одоо энэ Монгол Улсын их сургуулийн бэлэг тэмдэг лого байгаа шүү дээ. Яг тэр үед зохиосон санагдаад байна. Одоо энэ мессийн лого компьютер дээр ч одоо нөгөө Photoshop энэ ч гараагүйсэн үү шүү дээ. Тэр чинь Paint ч юу нэг тийм зургийн програмтай. Тэгээ тэн дээр энэ нөгөө логонуудыг хүртэл ямар их одоо үнэхээр сонирхолтой байсан. Надад их сонирхолтой байсан учраас тэгж ажилладаг байсан. Тэр чиг баг цэгээр зурдаг тийм програм байсан байхгүй юу? Айгу болгоштой. Тэгээ тэн дээр хид хідэн тийм одоо Intimima-гийн клубын тэр гарыг хүртэл зурж байсан юм ба би. Тэгээ сургуулийн лого гэдэг. Тэгээд би ч өөр нөгөө түрүү тэр чинь хуулийн сургуулийн лого болгож анх бодож өөрөө хийжсэн юм уу? Мөс гэж бодож хийжсэн юм. Хуулийн сургуулийн лого гэж бодож хийжсэн. Хуулийн сургуулийн лого хийгээд эрх зүй сэтгүүлийнхаа бас лого хийгээд тэр чинь бас нэлээд олон юм хийсэн. Тэгээд зүгээр зураг 10 жил багтаа зураг зурдаг тэр чиглэлээр мэрэгжил эзэмшнэ гэж бас явж байгаа учраас надад ямар нэгэн байдлаар тэр гарын дүү байсан. Гэтэ тэрийг компьютер дээр оруулна гэдэг чинь бас надад аюу сонирхолтой л. Яг гэвэл нэг нөгөөл би 10 жил намайг 10 жил төгсөхөд компьютер гэдэг бол байгаагүй шүү дээ. Их сургуульд орж ирээд суухад нэг ямар 56 ч хүлээд
нэг өнгөт биш хараар гардаг нэг тийм 2 3 4 56 л гэж явж тийм байсан. нэг тим компьютертэй Word байсан юм шүү дээ. Тэгээд MS DOS гэж тийм. байна. Би бол өөрөө урлагийн бол маш сайн хэрэглэж. Одоохондоо өөрөө бол зураг харахандаа зурхгүй. Гэхдээ хожим өөртөө зав илүү гаргадаг болсон цагтаа бол би бол зураг зурна гэсэн бодолтой байгаа. Илүү орчин үеийн урлагууд руу татагддаг болсон байна. Нэг инсталляц орцсон тийм баримл зураг янз бүрийн холилдсон тийм урлагийн бүтээл үзэх илүү сонирхолтой болсон байна өөрөө. Contemporary art-д илүү татагддаг болчих. Нөгөөдөөгөр бас ингээд video art гэдэг орчин үеийн тэр